сайн залуусаа үеийн бүгд нөрөөмийн төргийн зя. Өнөөдөр бол 12 сарын 24-ний өдөр 3 өдөр болж байна. Тэгээд өдрөөс эхлээд мэдээж 21 цагаас ахуулаад буюу Нью-Йоркийн Open тэгээд Лондон Нью-Йорк хоёрын overlap дуустал ингээд 2-3 цагийн laser focusтай арилжаа хийж байгаа. Окей. За тэгээд өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдрийн алт ямар хөө байдалтай байна вэ гэх юм бол алт бол daily дээр ерөнхий одоо up and trend buying zone тийм ээ. Trace Fibonacci-гийн 61.8-тай импульс яваад өгсөн байдалтай. Өмнө өрөөнд даралтай явж ч гэсэн нэлээд гоё buying volumeтай байгаад байгаа. За эндээс бол 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн up and trend buying zone-тай 4 цаг дээр нэг сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа нь юу вэ гэвэл 4 цагийн импульсийн хөдөлгөөн явуулаа, Trace хөдөлгөөн нэлээд оройтж ирээд 23.6 level дээр ирлээ импульс явуулаа. Тэр доороо шинэ Trace хөдөлгөөн үрдэрсэн байгаа. Тэгэхээр энд юу харагдаж байна вэ гэх юм бол энд volume-ийн бууралт харагдаж байна л да. Ер нь daily time frame-ийн импульсийн хөдөлгөөн явж байгаа 4 цагийн өөрийнх нь after and buying zone-ийн импульс хөдөлгөөн яваа Trace хөдөлгөөн ийм богинохон ирсэн байхад дараагийн Trace хөдөлгөөн тэр доороо ирж байна гэдэг бол ерөөхдөө яг явах ёстой замаа явж чадахгүй байна гэсэн үг. Тэгээд ойр орхон Trace хөдөлгөөн ирж байгаа нь өөрөө 4 цаг reverse хийх магадлалыг илүү өндөрсөж байна гэсэн үг тийм ээ. Окей. За магадгүй эндээс одоо 4 цаг reverse хийх юм бол daily time frame-ийн спортыг шалгахаар 4 цагийн downtrend хөдөлгөөн орж ирнэ гэсэн үг. Тэр нь daily time frame-ийн Trace хөдөлгөөн болж эндээс daily time frame-ийн импульс хөдөлгөөн хүмүүс эсвэл break-ийг хийгээд доош сунжирсан уналтыг эхлүүлэх үү гэдэг. Энэ хоёрын аль нэг нь болж таарна. Тэгээд Trace хөдөлгөөн ирээд импульс явахаар болох юм бол эндээс бол нэлээд өндөр өсөлтийг үзүүлэх ёстой. Шинэ all time high бүрдэх ёстой. Харин break-ийг хийгээд доош унах болсон тохиолдолд бол ер нь уналтын хамгийн хязгаарын түвшин бол 3693 дээр ирээд хамгийн ихэнд гацах ёстой байгаа. Окей. За тэгэхээр аль нь вэ? За нэгдүгээр хоёрдугаарт нь бол 4 цаг дээр хамгийн ихэнд биднэрт бол асуудал байгаа. Reverse хийх юм бол reverse хийгээд хамгийн түрүүнд бол 4 цагийн үндсэн өмнө оройны resist одоо дэмжлэг болж өгж байгаа 4377 гэдэг ханшруу бол унах хэрэгтэй байгаа. За хэрвээ өмнө оройгоо эвдээ гарцсан тохиолдолд одоо эндээсээ буцаад эвдээ дээш өсгөр болсон тохиолдолд дээш шинэ all time high 4570 руу өсгөр байна. За 30 минут бол одоогоор downtrend selling zone Fibonacci-гийн 50-тай импульс явахаар болох юм бол доош бол 4 цагийн reverse-ийн түвшин рүү орж ирэх бүрэн боломжтой хөдөлгөөн байгаад байгаа. 30 минут бол яг одоо buying volume бол байхгүй байна. Асар бага хэмжээтэй байгаад байгааг харж байна. Яг гэх юм бол энэ candle-ийн дээдлэр range-ийг шивдэж чадахгүй шүү дээ. Тэгээ энэ candle range-нээс бол ер нь гараагүй хажууд шиг өндөр хөдлөлөө доош эслэх юм бол доош унах магадлал маш өндөртэй л гэсэн үг. За тэгэхээр 5 минутын дээр ямар хөө байдалтай байгаа вэ гэвэл 5 минут үндсэн хөдөлгөөн 30 минут зэрэгцсэн байдалтай байгаа. 5 минутын downtrend selling zone руу шилжсэн нөхцөл нь бол 30 минутын downtrend selling zone руу шилжснээс өмнө болсон. За 5 минут бол энд up and trend buying zone-тай явж байгаа тийм ээ. За энд ингээ харах юм бол impulse гэж явж байгаа. Reverse хийсэн. За тэгээд trace авчираад доошооч гэдэг юм. Ийм байдлаар байгаа. 30 минутын хувьд бол 30 минутын хөдөлгөөн бол энд reverse хийсэн байгаа. 30 минут up and trend buying zone-тай trace авчираад impulse яваад reverse хийгээд trace авчирсан. Одоо impulse явах гэдэг байгаа тийм. Окей. За тэгэхээр одоо 5 минутын дээр хэрвээ ёроолоо эвдээд Trace хөдөлгөөн өгчих юм бол sale-д нь энэ бол мэдээж 4 цагийн өмнө ёроолыг эвдэлж байгаа. 4 цагийн өмнөр л break-ийг хийж байгаа. 5 минут өөрөө down-ийнхаа impulse-ийг яваад Trace хөдөлгөөн гүйх ирчиж байгаа sale-ийн volume илэрхийлсэн. 4 цагийн reverse хийх магадaltaй гэсэн хөдөлгөөн дээр sale-дж байгаа. Хэрвээ оройг эвдээд Trace хөдөлгөөн өгчих юм бол buy-д нь 4 цагийн impulse хөдөлгөөн явж байгаа. 5 минутын uptrend хөдөлгөөнөө дагах боломжтой гэдэг байдлаар дээш нь buy арилжаанд орж ирнэ. За тэгээд мэдээж энд бол 30 минутын downtrend хөдөлгөөн маань дээш uptrend рүүгээ шилжиж байгаа гэдэг бас нэг давхцал үүсэж байгаа гэсэн үг. За ийм зүйлс болох юм бол бид нэр ерөөдөө арилжаанд орох болно. За энэ зүйлс болохгүй бол аль нэг нь болохгүй бол ер нь арилжаанд орохгүй өдөрч бай маргаашч бай ялгаа байхгүй. За ийм байна залуусаа тэгээд өдрийн хувьд бол би бол ер нь өдрийн арилжаанд ингэж явагдах байх гэж харж байна. Ер нь доош задрах магадлал нь хамаагүй өндөр харагдаж байна. Одоо бол selling volume хамаагүй өндөртэй тийм. За тэгээ бүгдээрээ удахгүй арилжаагаар уулзцай бүгдээр найрчлуулсан шинэ систем нь бас таалагдах байх. Яагаад гэвэл ихэнх хүмүүс бол ажлын цагаар ингээд арилжаа хийж байгаа. Ажлын цагаар давхар арилжаа хийх ямар ч боломжгүй байдаг учраас сигналыг дагахад хүндрэлтэй байдаг гэж нэлээ ярьдаг байсан. Сүүлийн 4 бараг 5 жил би бол байнгын импрес Лондон дээрээс орой Нью-Йорк Лондонгийн overlap дуустал ингээд сунж 10 цаг арилждаг байсан. Тэгэхээр одоо бол тийм байхгүй laser focusтэй 2-3 цаг арилжаад илүү чанартай арилжаануудыг цөөн байдлаар хийгээд илүү өндөр ашигтай, илүү өндөр win rate-тэй, илүү өндөр RR-тай арилжаануудыг хийх сонирхолтой илүү өндөр profit factor гаргах сонирхолтой байгаа учраас бас тэгээ өөрийгөө амрах сонирхолтой байгаа учраас ингээд цагаа өөрчилсөн байгаа. Окей. За тэгээ энэ маань ч гэсэн үр дүнгээ удахгүй өгнө гэж найдаж байна. Бүгд найрсалж хийж яваад байгс байлаа. Баярлалаа. Баяртай.